За сүрэг тарга сайхан зусч байна. Сайхан. Сайхан зусч гин үү? Сайн явж гин үү? Оо сайн явж байна. Ажил албар өндөр. Өндөр. Аян зам далжаалгүй явж ирөө. Ажилгүй сайхан соёл түүхэд ч юм чинь ингээд явахаар ардынхаа олон сайхан хоол цайг бас ингээд явах чинь баг ядаргаага баг тайлбар эмчтэй гэж юу? Тэ? Монголын сайхан агаалтаа тэгээд хүн ядарч ийн гэж шийдвэд бас энэ бас их орны заяа гомдох үү? Тэг шүү. За ажил төрлийн тавлаг. Тавлаг. 100 жилийн болж байгаа шүү дээ. 100 жилийн босгон дээр бид нэр Уранга аймгийн богсон маань тий. Бэлтгэл ихтэй. Бэлтгэл ажил ихтэй. Ажил ихтэй. Ерөнхийдөө үйл ажиллагааны зохиогоод явагдаж байна. Бэлтгэл ажилдаа орцсон байгаа. Энэ манайхан бүгд ажил ихтэй л шүү. Хөдөөгөөс нэгдүгээр байгаараа бид нар тойрлоо. Нэлээд бас бэлтгэл ажилтаа малчт маань. Дор бүрнээ л одоо сайхан 100 жилийн энэ сайхан түүх сэргсэн сумын сайхан говьлж байна. Тэгээд бас ногоо цагаас бас их дургаар сайхан жил болох юм шиг байна энэ жил гэж одоо өгчүүд бас сайхан ярьж байна. Тийм манайхан энэ жил сайхан ногоо эрт гарлаа. Сайхан байна. Нүдээр явж яхаж гэсэн мэднээс. Ногоо эрт гарсан. Мал твэрчлээ ер нь. Тиймээс хамаалт маань гэсэн бас тэгэл өөж байна шүү дээ. За өнөөдөр манай Асхи туурхтан баримтат цуврал нэвтрүүлгийн баг хамтлаа 3 дугаар ихтэйгээ танилцсаар ингээд наран урах зүг рүү гараад нар зүг таарна гэж байгаа тийм ээ. Нар зүг таарна. За ингээд энэ одоо ямар газар ирсэн? Танай багийн газар нут дээр байна уу? Энэ одоо яг манай бутг уу? Одоо ингээд манай багийн газар нут дээр байна. Энэ жил инк харин гайгүй сайхан төлөв авсан байгаа. Тэгсэн үү? Тий. Одоо бид нэр ийшээгээ манай 100 жилийн босгон дээр Монгол улсын авар малчин гэдэг эрхэм толыг хүртсэн нэгэн авар малчны доочин. Авар малчин маань бас түүхтэй тэднийх юм байна. Хөдөлмөрийн Баатар, Тэмээчин Баатар 4 авраг байдаг манай суманд. Тэрний Жансан аврагын хүү болох Бат Хотох гэж улсын авар малчид очих гээд бид нэр аяны жолоо залсан байна. За сүрэг тарган сайхан зусч байна. Сайхан сусч байна уу? Сайхан зусч байна. За витачтай мөн танахыг олох гэж нэрээ илгэн авч гин авч гин. Ирээд нөгөө байхгүй байна. Малдаа авчичаагээд. Тэгээ хойдлын толгой дээр гараад дурамч чинь юунаасаа гараад хотноосоо гараад ирэх. Көм айдаг олоо байсан. Айлаач одлоо хүнээ олсонгүй. Тэгээ багийн дарга маань 5 зүгрэл 5 хошуу мал руу дурамцсан мал дээр байхгүй байна гэсэн. Ой доор хотноос гараад ирлээ шүү дээ гэнэ. Харин чоолж жилтэй. Энэ жил ногоо одоо нодингийн хувьд бол хэр урагч байна. Ноо сайхан байна. Эрдийдлийн энэ жил харин ястай өөрийн гушүүр гээл тэгээ засч ихтэй байсан юм. Тэгэл зас санзраал тэгэл ногоо ер нь ирээ мэдгээл үдсэндээ тэгэл одоо нэг юм дурмалгүй сайхан болж байна. Ногоо тэрнээс хойноос засвар ороод ихтэй сайхан. Би Хөвсгөл аймаг Аранга, Үүрханга, Баян хонгор, Завхан гэдэг аймагуудаар өмнө гов гэдэг газруудаар явлаа. Нийтдээ бол ер нь бол сайхан болж байна. За ер нь хөгчүүд бол сүүлийн 3-4 жил ер нь гэж одоо манай энэ говьлогт өргөн дэлгээр нэг нэлээд цартай газар идэх юм шүү нөгөө юм. Хур бороо ордгоо жил байсан. Хур бууж нэг ногоо цагаа ургаад их сайхан болж иргээл. Их л ам сайтай байна. Нийтээрээ сайхан болох байл гэдэг. Тий, сайхан. Тэдэн жил одоо малж байна. Энэ нутгийн би ч одоо 30-т ч ууж жилэл малж байна. Нарийн даа хөвгтээс малнаас хүн дээрээгүй дээ ер нь. 4-5 жил сургууль суусан байдیں۔ Тэр хөө хоромтой гээл тэрнээс хойш ер нь хүн дээрээгүй. Шотан мал найжууд байж байна. Хүн тэгээд ер нь насаараад малцсан байдаг. Тэгсэн байгаа юм тэгээд хуурга ичнээс ахуулаад ихийнхээ хэвлээд байхаас ахуулаад тэрнээс хойш тэгэл уулмал дадлага туршлагатай болоод байна. Нэг юм бодооч юм. Танаа аавынхаа тухай бас нэг яриа шүү дээ. Энэ нутагт Тэмээчин Баатар 4 хүн байсан нэг юм байна. Тэрний Отгон Баатарнд байгаа юм. Тэрний Отгон Баатар. Тий. Тэр 4. 4-р. Тий 4-р. Нэгдэл нэг үү? Одоо
тэрийг мөн залгуулаад тэр малыг маллаа байж л. Танаа тэгэхээр нэгдэл нийгмийн үед байсан. Цэглэг байх байсан. Тэр үед чинь л өстой нөгөө Хөрчин Баатар, Тэмээчин Баатар нөгөө 5 шум мал чинь ингээд нөгөө тийм тэгээд тийм англиад англиад явдаг байсан юм байна шүү дээ. Тугуул хариултыг хүний чинь бүр суваа үнэг хариулдаг хүний чинь бүр ингээд тий. Тий, өстой тэрийг үл өстой англиад хариулдаг байсан өстой. Одоо тийм ч байхгүй тэгэл одоо бол өстой эрх дураар анчулсан юм уу гэхээр өстой. Өөртөө базаал нэг нэр өгч тийм шүү. Тий, чадлыг хэрээр л тэгэл одоо малыг бол үццгааж өндөө өстой. Мал маллах ухаан талаас ариун сайхан туршлагаас хаваалтай шүү дээ. Залуу үедээ. За мал тэгэл маллал яг л улаарай дагаал явхад ч юм бурууд нь ч байдгүй юм нэстэ. Мал дагсан. Тий. Дагсаар яваал идэв. Сүүлийн бүлэг жоохон цаг нь хүндрээл. Хэсгэцүү болол багчул юуг бол цуцааж байна. Ер нь шантраагаал. Ер нь залуу малчин хүн нь одоо ер нь багсч байна. Чиргөө багсч байна. Тэгэл нэг хэсэг нь бол ер нь залхтал ангаа дийлхий бас сорж байна гэж шалгалт аваал. Шалгалт аваад тэр шалгалтыг даван туулах тэнхээтэй. Тэг үзээ. Бэлтгэлтэй хөлбөрч байх хэрэгтэй. Тий, бэлтгэл юутай байхад бол ер нь гайгүй байна. Гоё басч. Нэг төвдөөд гоё юм алгал байдаг. Нүүд суугаал авцгсыг нь болол. Тэгэл өвөл ирхийн мэдэж байгаас хойш тэгэл бэлтгэл сайтай байхад бол тэгэл ер нь давна л гэж үзэж байна шүү. Гайгүй сайхан давлаа анжлын байнд. Энэ 5 хоршоо мал маллах 5 өөр ухаан 5 өөр арчилгаа юм. Тэгэлгүй яг мал тухайд нутаг уснаас авахгуулаад тэгэл юусэн учиргүй яг толгойцоо. Нилээ малчин хүний нилээ өндөр бол нилээ даацаас ачаал нилээ өндөртөө болно гэдэг. Бусад бол одоо 5 шуу мал биш 2 шуу 3 шуу байж болно. Гэхдээ 5 л нэг малнагдаж бас амаргүй. Өө чанга штэ юу ярьж байгаа юм бэ? Тэрний чинь нутг нь бас хамаг гол нь. Нутгнаас зөрөөл болохгүй шүү дээ. Нутгын зөө. Тий, нутгын зөрөөл. Бог мал бодбол бэлчээр. Бэлчээр нэгүйтэй л. Тэгэл тэр чинь дуундлаа тэгэл тавуулангийн үзээл байгаа юм да. Тэгэл үнтлаад үзээд байгаа нэг. Дунд нутгийн дундчилж. Яг айлаллалт нэг гаргачихгүй. Дундын барайл. Тэгэл говьтой уулговьтой нагаалтай уулгааштай тэгэл. Тэр бэлчээрийнүүдийг бас эхлээд явж одоо судлах бах тий. Хаана одоо энэ шүү. Энэ мал энэ сууд очиод буудаг байгаа үстэй. Тий, ер нь тэгэл өөр очлонгоо бол одоо тэндээс тэр хүртэл тийм ургамал юутай ер нь. Тэгсхийгээ байхад бол дунд нь байгаад байх жишээтэй л гэж үзээ шүү дээ. Малчд бол урам судлаач хүмүүс байдаг гэж боддог баг. Энэ олон төрлийн ургамлыг бол малчин хүн л тань. Тэгээд энэ өөрөө тэгээд нэг тэр маланд эдэшин энийн тэр маланд нь бас юм болно. Ингээл тийм ээ. Тэгэлгүй яг тэр чинь бас тэгж сэтгэлийн таатай газар тогтоохгүй шүү дээ чинь бас. Кичэн сайхан хоолтой байгаа чор гусуу байхгүй бол тогтохгүй шүү дээ. Хоёр хооцоогүй байвал түүнтэй адилхан. Тэг нь юусэн мал тийм ээ. Адилхан. Тэр нэг өөрийн нэг таатай он тоолн дээр нь лаятаа хоргоохгүй бол тэр кичнэн сайхан цагаалж монголчин торгоогоод. Эсэн тэмээ бол 2 3 хоног тэгэл байж чадахгүй шүү дээ. Эсэн 4 хоног. Тэгэл юусгүй. Тэр бол юу ч юм биш л тоохгүй шүү дээ. Нөгөө шоргол байхгүй бол өстэй. Тэгээд өөр сэтгэлээр хямраа. Сэтгэлээр тэрийг эзэндээ гомдол. Ястаа гомдол харж идэж байгаа босоод цавн зүгээр. Идэгч үү зүгээр. Эзэндээ сайхан алдаг. Богат 2 бол бас тэгэл бас гайгүй юм аа. Ер нь тэгэл нэг төлдөө нутган дараал яваад байх. Энэ 5 шуу мал маллахад танд ямар мал нэлээ арчилгаатай шаардж байна. За тэгээд арчилгаагүй малч алгал байна. Ер нь цөмийн л арчилж байна. Тэгэл энд байгалийн дамаын цаг жоохон хүнд байгаа үед бол тэгэл тэмээ ер нь бол жоохон өөрийгөө бас аваа явчихдаг мал уу? Гайгүй. Явна. Тэгтэл хоолны дагуулахгүй бол нэмэргүй шүү дээ. Бас ёстод ороо идэх ядгаа алдан шүү дээ. Энэ эргүүлгээд энэ цулбар оролцохгүй. Тий. За ингээд тоонох шиж байгаа. За хаанхын гаралтай огшил байна. За энэ бас ягнаш авдар. Хойно ингээд юу зүүн аймгаас харалтай энэ цэрэндэж
Ардын намын хонгорын төл гэж сумаар гомаа энэ ухаамрыг би. Шазаал өрөөнд. Хэдэн наснаас нь байсан? Таш 4 настай хэдэн л байсан маар. Сая олонд л уяал хэлсэн маар та. Хэдэд явж байна? Оос чи сайн оролцсон энэ гэж чинь. Бас ногооцоо идээгүй бас тэр үе жон гантай байсан тэгээ. Азраг одоо хаанасаа? Азраг хүн чинь нэг хүний бураа гөрөж байгаа унгаадаг та. Тийм үү. Хэдэд авах гэж байна? Яг битүү азраг. Одоо энэ жил үе. Тэгээ энэ жил л үех гэдэг. 100 жил гэгэлдээд байгаа биш үү? Хүлээж чадаад адуу. Хөлн хөнгөрөөл өөрөө сойгоол. Монгол адуу ерөөсөө тэгээд ерөөсөө уяач хүн адуу хоёр чинь бас ингэ наадам дөхөөд ирэхээр ингэ гэгэлзэдийн ингэж л шүү дээ. Ухчаал бол зайтай гэсэн ер нь бас тэгээд. Тэгээд бас нэг сайхан хямар даастаа нэг Монгол адуу гэдэг бол Монгол адууны ёс жайг нь сайхан шүү дээ. Түүх бол яривал одоо эртний хүн нүгүү үеийн угшил Хүлэг Баатрин уухаан донд алтан туугаар туурайгаад дэлхийг томголж атаат найсыг зүгээрээс та тэр сэлэм зумыг сөрж явсан тийм сайхан одоо Монгол адууны угшил гэж төрийнхөө сүлд нь мөнхөрсөн. Тийм шүү дээ. Төрийн сүлд. Төр усыг бий болгоход зүтгэж явсан энэ Монгол адуу гэж ийм л бахархмаар хүний дайны ухаантай адууны хазаар ногтыг бол дээдлж явдаг тийм ээ. Тэглэг байх юм. Бэлгүүснээс дээш. Бэлгүүснээс дээш. Аргын дээгүүр алхаж болох уу? Уурган дээгүүр алхаж болохгүй гээл тэгэл. Уургыг бол бас дээшээ тавь. Тэгэн шүү дээ. Уурга тэр баруун хатдаг. Хоймор бол ерөөсө хазаар ногт эмээл ер нь адууны хэрэгслийг бол юу байсан хүн алгадгүй ер нь. Адууны одоо бүхэл одоо хэрэгслийн мөр айл гэрийн одоо хоймор гэж байна шүү дээ. Бүр дээр тий. Тийм алтан адууны толгойд байгаа эрдийн чинь юу ярьж байгаа юм нэстэй. Тий. Эр хүний ганц хэмэр Монгол адуу гэж заах. За энэ Монгол адууны одоо энэ жоохон яс алдагдж байна уу? Уяхад одоо яаж ирлий зулж байна уу? Яаж ирлий зулаад байна. Одоо бол яг л цаг үедээ ер нь энэ 25 байсан бол одоо 50 адуу ер нь тэгжил дэхгүй болоод байна. Би ч одоо мэдэхгүй ерөөсө Монгол дул адуу их үзсэн тэгэл. Тэгээд зав зайгараа л тэгж ингээл нэг сонирхлын дагуу нэг өвлжин тийжээчээл 100 ганц уралдуулчихжээ тэгэл ер нь шалихгүй л байгаа шүү дээ. Тэрний хажууд бол 10 уралдуулчаал байж шүү дээ. 100 тэжээс ус. тэгэл байж энэ. Тийм тэр чинь бас зав зай шаардах юм аа. Тэгин. Одоо энэ чи би хэд уралдуулчихар болсон хаврал тарган байсан мөр тэгэл. Ой чадахгүй тэгээ. Адуу бол эзнээ хайж явдаг юмсэн. Эзэн тэг гэсэн. Адуу хоёр чинь ингээд өөрөө нэг уулзцаараа тэр сайхан юм хүрдэх юм биш үү? Тэгээд ер нь хурдан байт юм шүү. Хурдаад бол эзнээ ирж явдаг л гэдэг шүү. Яс тэгээд эзнээ хайж явдаг хэл бас амар үг байгаач. Хүн болгоо ядахгүй чи өөрөө бас эзэнтэй. Тий, тэгээд эзэн дээр л ястаа хайрлагдаг. Ястаа тэгээд. За, адууг бол одоо хүн болгон өөр өөрийн шинж хурдан борыг таньдаг. Таны одоо өөр юм бас нэг сайхан өвдөгдөж ирсэн хурдан борыг одоо шинж хөтлөөс нь бас нэг тайлбарж өгөөш. Одоо нүд хаамар сагсаа тэгээд тий. Хараа мөсөөрн тэгэл ажинда ер нь л. За. Ер нь хуулгаар тэгэл илсэн бүсийн харамдаа тэгэл. Тэгээ миний хараад шалсан чим багал харагдаад байгаа юм тэгэл. Тэгтээ бас үг түүхээс хурдаад бол тасраагүй ямар байх вэ таны хувьд? Нүд хурцл дээр байна. Хурцын яаж илэрхий ямар? Ер нь хараа мөсөөрн тэгэл ер нь нүд ялбаа. Өнгө нь ямар байх вэ? Өнгөш янз бүр байна. Одоо хонин шарга нүдтэй одоо энэ бол өстой бүр хонин шарга нүдтэй адуу шүү дээ. За хонин шарга нүд над өнгөтэй ямар асал ховор хонд нүдтэй адуу байгаа. Юу илэрхийлэх вэ? Ер нь зүгээр юм шиг үлээ. Ер нь ялгаа байхгүй л байна. Тэгтээ тэгэл ер нь хамрын одоо сагсаа том байв. Хамрын самсаа тий. Том байвал ямар? Сайн талдаар нь шүү дээ. Ер нь сайн шүү. Тэр юу талдаар ерөөсө хурдан адуу хамрын самсаа сервэ юу сайтай байж ер нь сайн байгаа юм шүү дээ. Туурай ямар байх вэ? Туурай нэг том хэрэггүй цанд. Хумбан дуу тий. Хумбан байдгийг ямар авчих вэ? Хумбан ч юу байх вэ? Бас нэг дундын л баймаар юм байна чи. Тэгээ гахаа махаа шалгаруулаад ирэхээр тэгэл гахаа махаагаар бас их гიშгэдгээ болоо явчихна. Нүдний өнгөөр нүд бол яг тухайн үедээ ядарсан гүүгээр л баргаж ялгараал юм шүү дээ. Тэгэл тэр өдрийн сайхан байгаа адуу бол энэ нүд ам нь янз л байна шүү дээ. Нүдний өнгө бол бас олон
талаас уяачд бас шинждэг. Хонин боронготой, улаан хөрөнгөтэй энэ өөрөө зоригийг илэрхийлдэг юм. Олон адууны дунд явах нь зориг өгөхгүй гэж бас илэрхийлдэг юм байлээ. Тэгээ нүдний давхраагаар нь бас ингэ шинждэг юм байлээ бас тийм ээ. За хамрын сагсаа том байвал одоо уушны багтаам цайтай, хоол газрыг туулах чадвартай. Ерөөс олон л одоо ингэ ярих юм бол одоо энэ дуусахгүй юм тийм ээ. Дор бүрнээ ингэ шинжийг гаргадаг одоо ташаа ууж мундаа гэдэг одоо чихний одоо уг үзүүр гэл. Энэ бүгдээ цаанаа уяач хүн болон өөр адууг хурдыг гэж таньдаг. За тэгээд мянган сайхан хөлөг байсан ч тэрийг ууж чаддгүй уяач байдаг. Ёстол нөгөө эзнээ хайж ирээд энэ намайг одоо тань миний хүчийг л одоо энэ уяач л одоо гарган шүү. Энэ таних байхаа гэж одоо хайж явдаг шүү сайхан хөлөг. Энэ жил одоо 100 жилэндээ та хэдэн нас байх гэж байна? 100 жилд тэр шөдлөн өрөө их мөр азар гурвал бэлдээл байна. Одоохон боллоо да хайр ирж байна. Одоо тэгэл тэр үнтэл уянда тэгэл малын ноос өнгөрн тэгэл бас зав зай бүл хүчин яхад тэгэхэд нэг нар ногоо цайхан боллоо тэгэл одоо нэг 100 жилд л зориулаад тэгэл байж л байна да. Оллоодэн нийлэн харагада numrin zinkeri hanga minneho onda khanarın uzigde deda asino sunnatta minneho hanga naranga hangamen 설강 하루슨 못가고 헐럭인 사랑고에 준네 수강 어럭슨 못가고 하탈은 달은 가주른 나가상 하나가라 와영 강가에 민네고 같이 오순 세때가 덕트성 가리 울어선 어떠가 민네고 항아나랑 항아면 설강하루선 어떠가고 헐럭인 사랑고에 주민네 수갱어럭선 어떠가고 모르는 걸로나 쇼이경 어르삿 mungkin 생크를 한가에 민네고 물론 가라가지 더거더져서 그성 물어두 올순 어떠가 민네고 황가나랑 항아면 설강하루순 어떠가고 헐럭인 사랑고에 민네 수갱 어럭선 못가고 싸울리다 호레 호라 호레 호레 호라 호레 호레 호라 호라 баянга 문오бос шөө за 408-ийнхаа уул усан сайхан хөгөөн аял тацруулсан нахтай гялалаа Монголынхаа бүх ард түмэнд энэ сайхан малчин ард түмнийхээ Үүх түүхээсээ өөрийн сайхан ариун туршлагаасаа хуваалцсанд нь таалагдж байна. Баярлалаа. Дахин сайхан уулзах ерөөлийг бас өргөн дэвшүүлээд. За ингээд одоо дараагийнхаа малчин айлдаа сайхан хуучлаа да. За. Манай багийн дарагч бас сайхан дуулдаг хүн байна. Одоо яаш замдаа явж байхдаа сайхан дуулна. Сая л мэдлээ гэж. Манай багын дарга элдвтэй. За сүрэг тарган сайхан тусч гинөө. Сайхан тусч гинөө та. Сайхан тусч гин. За та мөр хурдан. Уяа эвлэг байна. Сайн эвлэг. Эвлэг. Сайн эвлэг дарга. Салин сайхан. Суранга аймгийн мөр богдсон маань 100 жилдээ. Тий. Бэлтгэлтэй байна уу тэгэл. За хоёр нь бэлтгэлтэй л шүү. Мөрөө цаагаал уяал. Тий. За хэдэн жил мөр үйж байна? За би энэ жилээс эхэлж гэнэ үү. Шинэ уяач. Бас яа эсхит урагт нэвтрүүлгээрээ. Богдсомынхаа бас 100 жилдээ зориулаад. Багуудаар нар зурмтайгаар л явж байна. Нэгдүгээр багаар яваад. За. Сая дэшээ бид нар улсын авраг малчин
Батгахын бас нэг очиад. Тэгээ залуу малчин залуу малчин айлууд дээр бас нэг орё гэдэг. Тэгээ багийн дарга маань ингээд багийнхаа сайхан танилцуулаад. За. Тавраа явж байна гэсэн. За нутаг Одоо энийг өрөөдөө энэ нутгийн. Тий нутгийн дуутын руу агуутараа л. Энийг Хэдэн жил мал малж байна. Би тэгээд одоо 13 онд сургуулиас гараад 3 жил нэг дээд сургуульд өргөл. Тэгээд 16 оноос тасралтгүй малж байна да. 8 жил. Хантайгаа уучраад 19 18 онд гэр боллоо. Тэрнээсээс ерөөсө тасралтгүй малж байна. Энэ жил одоо дахиулах гэж байна уу? Тий энэ жил тахиул алга. Монгол одоо үгүй сайхан да. Тий Монгол одоо. Өгчлэн хаанаас гарав? Энэ дорнод одоо манай нэг тий аймгийн алдартай яаж гисэг сөрөнгөд нэг манай нэг ахгүй тий. Тэр ахгүй авчирч өгчээсэн. Зүг. Энэ жил намар авсан. Одоо Дага зарлцах минь үү? Энэ ихмэр байгаа юм уу? хурдан мөрний хөвгт. Тий энэ манай аймгийн алдартай цэнцэр байх гээд манай нэг бас над морины эрдэм зааз гэж байгаа. Одоо багш та. Тэгээд эдний банд байгаа. Одоо тэ морь унах хүүхдүүд бас жоохон хуурчих гээд байна. Ер нь туршлага жоохон ирнэгээд ер нь. Одоо ер нь хөдөөний хүүхдүүд гэсэн мориноос хол биш үү? Морьноос хол. Тий, морь ундгүй болсон. Хүүхдүүд байгаад байгаа нэрээс морь унах юм байцгац. Хүүхд нь байгаад. Хүүхд нь байгаа морь ундаг хүүхдээ хоо дандаа дугуй тэгэл томроод ирэхээр өмцөг л унцгаагаал. Залуу малчид мондог байна тэгээ сайхан. Энэ сайхан үйлчлэгээ соёлыг устгахгүй тулд хайрлан хамгаалахын тулд бас энэ эцэгүү үүдийнхэн сайхан буйныг бас ингээд маллаад явна гэдэг бол одоо залуу малчид бол төлөөлж энэ сайхан малаа малдаж яваад хоёр дүүхээ гэр бүл эрүүлэх Одоо тэгээд өөрөмөө сайхан маллаж явахад надад тэгээд мал сураг нь 10 аваад ашиг сайхан арвчин байхын сайхан үсийг өрөөж байна. ерөөл утарч игээ. Ойж байгаа хөлгөн өччих хөнгөн сумшиг хурдан байш сумынхаа төрөө магнаг аваараа гэж сайхан өрөөж байна хин. За тэр ерөөл утарч игээ. Морь хүртэл бас сонсдгийг гэсэн шүү. Наадан болоод морь хүртэл гэгээлзэл хөлн өнгөрөөд идэв гэсэн тийм. За хэдэн жил мал малж байна та хоёр маань. Насаараа л үстэй тэгээд хураг шиг хариулаад. 6 жил. Оо зөв. Тий. Хүмүүс хөгчөд хийгдэв юм бэл. Хэдэн жил одоо та мал малж ирчихлээ. Одоо насаараа л одоо мал малж энэ хураг шигнээс ахуулаа гэсэн нэрэл үнэ. Ер нь бол тэгэл насаараа да. Багасаа. Хөтөөссөн. Одоо хаварж өвлж юу? Энэ өвлж. Энэ жил өвлжэн дээрээс одоо зусланда бохол өгнө. Зусланда маргааш гарнаа. Маргааш хаагур тусах уу? Манайхын урд агуут гэдэг газраас тест. За. Энд дээрс нэг 10-аад км. Энд ийм мал байгаа. Сувай мал хаваржан дээр очицсан, хавраар очицсан. Тий. Тэр цагаан толгой бүр дээр, урд таархны бүр дээр байт. Мал төлөлөө дуусна. Мал төлөлөө дууссан. Одоо тэгээ цагаан эдэтэйгээ залгах юм дээ. Сайхан цаг. Одоо тусландаа бууж байгаа л тэгэл цагаан эдэгээ гаргана да. Тий. Хичнээн ошоо малтай. Би тэр 4-30 малтай нөө. Тэмэнэс босдоо. Тэмэнэс. 4 хошоо малыг маллаа чинь 4 өөр ухаан, 4 өөр одоо мал малах ухаан юм да тийм ээ. Тэгэлгээ яхаа. Аав ээж нь одоо энэ утга юм байна. Аав ээж нь утга хүмүүс. За аав ээж хэлээр сайхан яриач. Манай аав чимдийн гам болдог юм байдээ. Тий. Насаараа мал малж байгаа одоо 60 гарцсан. Өвгөө одоо аймаг гарсан да. Тэгээ аавынхаа халааг аваад өдөө үлдсэн, аав ээжийн халааг аваад. Одоо энэ сайхан буйныг үргэлжлүүлэх байх тий. Нүүдлийн соёл шүү дээ. Тий. Манай ээж наран цэцэг, зөксөн жав наран цэцэг гээд бас манай энэ сумын хөвгөн байд. Тэг бас аав ээж хоёулаа аймагт л байгаа. Ачцэг хараал. Тэгэл аав ээжийнхээ халааг аваад одоо үргэлжлээл мал маллал явж байна. Үүргээ биелүүлээ. Тий. Үндснийхээ соёлын нүүдлийн соёлыг үүрлээ сайхан тий. Би чихээс зургуул хамгийн баг үнд 6 байна. Тэгэл баг нь өдөө гараал. Морь уу сумын начаа. Сумын начаа барилдана. Барилдана. Одоо мориосоогоо өөрийгөө давхарсоогоо тэгэж үзэн даа. Очоод гэр бүлээрээ л одоо явдаг зүйл шүү дээ тий. Юусоо тэгээд тавхичээвэл дарчлаа сайн барилдаа байгаа баярлж байна. Эсвэл үнэ тий. Уяач хүний ихнэр бас л адилхан уяачтай нэ байдаг гэдэг шүү дээ бас тийм ээ давхар болж байдаг.
Одоо тэгээ энэ морь гэдэг амтан чинь ганц өдөр залуучуудыг татчих юм чинь амтан л шүү дээ. Тийм шүү дээ. Одоо харин залуучууд ер нь адууны энэ өв соёлын наадан болонгийн адуунд бол айгүй сайхан бас болоод байгаа шүү. Залуучууд маань залуу мачт маань бас сайхан их болж байна. Энд ч одоо нүүдлийнхаа тэр соёл, удмынхаа тэр сайхан буурлалынхаа юмыг бас өргөжлүүлэн авч явах ч бас сайхан шүү дээ. Одоо манай хиний хувьд бол айлын отхон юм уу? Тий, айлын баг хөө. Айлын баг хөгч одоо эцгийнхээ голомтыг одоо сахиж үргэлжлүүлж явдаг их том үүрэг бүр эртнээс бүр юм ярьдаг үстэй тий. Энэ манай өвлжөө ер нь над дээр 5 дахь үе дээр ирж байна уу? Оо тийм үү. Тий. Эхэл Оо сайхан. Бас тэгээ урхан тахил. Би өөрөө энэ юун дээр гарч ирсэн одоо гэр ирсэн бэрэн дээр. Оо энэ дээр төрсөн. Тий төрсөн. Хэдэн сар вэ? Би 12 сард төрчихсөн, өвөл төрчихсөн. Өлөстө 5 үеийн удам давчин буураа манаа л явж байгаа юм байна санагдав. Энэ жил тэгээ нуур ус сайхантай эдний бас их сайхан зөө ирсэн ба энэ тойромд бүгд дүүрэн байсан. Оо за энэ ямар нэртэй нуур вэ? Энэ дуутын гавчиг гэдэг. Энэ манай гавчиг гэж энэ буудлыг хэдтэй. Аа за. Тий. Тэгээд энэ дээшигээ бүр залгаад энэ тэр өхөр байгаагийн л ингээ орц сэлээсэн сайхан нуур байсан. Одоо ингээд багсаал байна. Одоо багсаал тогтмол нуур ирээс. Аа. Осны шууд ирээл. Осны сууд ирээл. Эн чин Бараг 20 жилийн өмнө дараа нь уулзах би л мэддэггүй нуурлж яах юм. Аа. Аав ярихтаа 22 жилийн өмнө нуурлж ирсэн юм ирж байсан. Аа. Зөв. Тэгээд тэрэндээ байгалийн цаг үе болдод ус гол мөр жоохон ширгээл байх юм байна тийм ээ. Тий, ер нь тэгээ одоо ургамал уурс ч гэсэн ер нь тэгээд гарах нь багасаал. Гарж байгаа ногоон ч гэсэн тэгээд дачир дуухан хойлц ер нь цөөхөн болсон. Ургамлын нөгөө урах тоон багсаал. Тоон багасаад. Тэгээд мал нөгөө яг ургамлаас л нөгөө шимт ижил авдаг нь багасаад ирэхээр чанар муудаал ирж байгаа. Тэгж. Тэгээ одоо манай энэ говийн ургамл чанартай дөө. Ер нь л дороо мал гэх юм. Зөв. Олон гэрлээс яг ургамл гардаг ус зарим нэг харагдах гал байцсан л байна. Цаг үе жоох өөр болоод байна. Цаг үе өөр болоо. Тэгээд энэ хавар эртгэндээ гарчхаараа тэгээд 120-оохондоо бороо орохгүй, намар эртдээ бороо орохгүй бас гатнаа. Ингээд энэ амьдралд их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд энэ орчин дээр амьд хийгээд амьтай бүхнийг хайрлаж, хамгаалж, энэ сайхан өв соёлоо нандинаж, хайрлаж, хамгаалж яваарай гэдэг ингээд бид гурав орчлон хайрлаа гэдэг нэгэн сайхан дуу бацгай байсан дуусмаар тийм ээ. Сайхан дуу байдаг. Энэ сайхан дуу. Баярлалаа. Талархч байна. Монголынхаа нийт ард түмэндээ нийт малчин ард түмэндээ болон цэгцэлтэйгцээ үзэн суугаад 400-800 орших Монголынхаа үдшилт өмнөд энэ сайхан аялгаа хөгөөн засрааж байгаа залуу гэр бүл болон багийн дарагта та бүхэнд талархч байна. Баярлалаа. За. Нандин цэнхэр тэнгэрийн хайрлаарай. Намрын бутан хүрчгэн хөрхи. Насан өндөр авэж хайрлаарай. Нартын жамн булаачна хөрхи. Өнөг сайстгэлийн аргадж хайрлаарай. Нөлбөстөнүүдийн арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Гэгэн дорны сарыг хайрлаарай. Гэрэлтэй туяа хөнчөн мэгөрхи. Залуухан амаргаан уучлж хайрлаарай. Замдингийн урсгалан илээчин найхөрхи. Өнөгтэй сэтгэлийн аргадж хайрлаарай. Нөлөстөнүүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Сайхан цагаан үйлсийн чи хайрлаарай. Салхины аясаар саринчхноо хөрхи. Зоргоор олдохгүй. Амьдралыг чи хайрлаарай. Зовлон жаргална. Хуваачхнаа хөрхи. Чи бидний амьдрал ганцхан шүү ганцхан.
амьдралыг зүрхэндээ нандагнан хайрлаарай. Сайхан цагаан үйлсийг хайрлаарай. Садихны айсаар сарнчнаа хөрхи. Зоргоор олдохгүй амьдралаа хайрлаарай. Зовлон жаргалан хаваачнаа хөрхи. Гонигтай сэтгэлийн аргадж хайрлаарай. Нулимстай нүдийн арчиж хайрлаарай. Та бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ төврөн хайрлаарай. Амьдралыг зүрхэндээ төврөн хайрлаарай. За ингээд Тэмээ цагаан үс шиг тэртээ алсыг зориод явчихдгүй маа. Тийм ээ? Энэ амьдрал дээр хүний лань, жиний лань чамааг, таныг биднийг жиш гэж, бие биенээ жиш гэж ирдэг юм аа ингээд. Бие биендээ тустай дэмтэй, хайртай, халамжтай яваарай дүүнэр минь. За баярлалаа. Хороо. Сайхан гэрүүл.